Одоо 2 дугаар хилэн тайлан бол 2025 оны нийтлэгдсэн байгаа шүү. Тэгэхээр тэндээс харахад ер нь бол Монголын ерөнхий бүртгэгдэл хүн зөвлөлтөч компаниуд ер нь бол борлуулалтын орлого ер нь санхүүгийн үзүүлэлт ер нь бол өмнөх онтой харьцуулахад бага зэрэг нэлээд таар гарч байсан. Гэхдээ бонус хөлсийг бол энэс сондгооч ер нь бол ашигч өссөн, борлуулалт орлогч өссөн байсан. Тэгэхээр энд ер нь бол юу нөлөөсөн бэ? Ер нь эдийн засгийн орчин харахад ер нь салбартаа тэр чигт нөлөөсөн баг шиг байсан шүү дээ. Яг гол өсөлтөнд нөлөөсөн бол ялцчгүй бидний нөө шинэ төслийн үр дүн энэ төслийг нөө бүрэн хэрэгжүүлээд дууссан. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн учраас өмнөх жилүүдэд бид нар дээр өсөлттэй байсан. Өмнөх бүх жилүүд өсөлттэй байсан. Тухайлбал бид нар 19 онд IPS компани шүү дээ. Тэгэхээр 19 оноос хойш бүх жилүүдэд өсөлттэй байгаа. За илүү сайн ашигт ажиллагааны хувьд болоод үр өгөөжийн хувьд дээрэс нь хувьцаа эзэмшигчдийн хамгийн сонирхдаг PE харьцаа, PB харьцаа гэх тээ энэ бүх үзүүлэлтээр жигэд маш сайн өсөлттэй гаргасан жил бол ялцчгүй 25 он байгаа даа. За өмнөх хугацаанд бол бид нар эрүүл мэндийн шингүүнсний зах зээл дээр IPA гэдэг анхны MFC нэг төслөө хэрэгжүүлээд олон бүтээгдэхүүнийг зах зээлд таниулаа гаргасан ч гэсэндээ эрэлтээ бүрэн дүрээ хангаж чадахгүй үйлдвэрлэлийн хүчин чадлын дутагдалд бол орсон яг бидний тамгалснаас илүү эрэлтттэйсэн. За тэгэхээр энэ нэг тасалтлаас биднэрт үүсэдээс алдагдсан боломжийг 25 онд одоо бүрэн хааж чадсан юм сайн төслийн одоо ард гарсан. Тэгээд энэ өгөөжл байлаа. Дээрэс нь яг компани дээрээс зардлын менежмент, төртгийн менежментийг маш зөв барьж авч байгаа. Дээрэс нь үйлдвэрлэлийн хүчин чадал өсөд ирэхээр бидний нодтой авалтын хэмжээ өсөж байгаа. Нэгжид ногд хүртэг одоо буурж ирж байгаа. Тэгээ энэ нь өөрөө нийт ашигын түвшин, EBITDA ашигын түвшин, цэвэр ашигын түвшин гэдэг ашигт ажиллагааны үзүүлэлтүүдэд ялцчгүй сайн нөлөө өгж байгаа. Тэгэхээр нөө ашигт ажиллагаа сайжирснараа ахаад буцаад нөө хувьцаа эзэмшигтэй сонирхдаг нарийн анализууд дээр бас сайн үр дүнгуудыг гаргаж чадсан ажиллалаа. 2025 оны бүтээн байгуулалтанд зам өсөлтөөр нэлээдгүй дутгаарг үзүүлэлээ шүү дээ. Тэгэхээр ер нь 2026 оны төгөл харуул ер нь ямар шүү байгаа. 2026 онд компани төлөвлөсөн ер нь чааштай төлөвлөгөө зам түншлэн зах зээлийн орчийг харж үзэхэд ер нь бол ямар шүү айлтгах харагдаж байна. Яг эдийн засаг талаасаа бол тийм их өдрөг төсөөлөл байхгүй шүү дээ. Тэгээд яг нэг дундаж гэж төсөөлж байгаа. Гэхдээ бидний хувьд бол борлуулалтын орлого болоод цэвэр ашиг 26 онд 15-аас 20% өсөлттэйгээр төсөөллөөд ингээд бизнес планаа 26 оны планаа батлуулсан ба. Ер нь яг бизнесүүдийн хувьд ялангуяа манай хувьцаат компаниуд нөө ил тод нээлттэй засаглалтай ер нь мэдээлэл нэлээсээ хуваалцдаг. Тэгээ 3 дугаар үйлрэл маань өөрөө альч бизнесийн хувьд эх оны төсвөлөлтөө хилэлцдэг, баталдаг, эх оны зорилтуудаа хилцдэг одоо гол үйлрэл байдаг тий. Тэгээд ингээ 26 оны төсөөлөө хэдий одоо нөө зах зээлийн эдийн засгийн боломжийг бид нар дундаж гэж үтсэн ч гэсэндээ бид нар өөрсдийн хувьд бол ажгүй өсөлттэй төлөвлөсөн гэж харж байгаа. За үйлдвэрлэлийн бизнесийн хувьд бол ер нь энэ өсөлт хөгжилт хилэлт гэдэг бол ер нь тасралтгүй процесс байдаг юм байна. Бидний хувьд дахиад MFC 2.0 гэдэг төслийн ард гарсан ч гэсэндээ дахиад бид нар логистикийн үйл ажиллагаагаа баруун зүүн бүсэд төрөлжүүлэх шаардлага ялцчгүй манай улсын одоо энэ бидний одоо борлуулалтын цэгийн тархалтын байршил тэнд зарцуулж байгаа бидний дундаж хугацаа, зардал, одоо шатхууны хэмжээ тий туулах зам төвжрэл зарцуулж байгаа алдагдсан боломж гээд аваад үзэхээр бид нэр MFC ESLog гэдэг төслийг бол эхлүүлсэн байгаа. За тэгээд энэ төслийг 26 оны 2 дугаар улиралд бол бүрэн ашиглалтанд оруулна гэж үзэж байгаа. За тэгээд үүний дараагаар магадгүй 27 онд MFC Vestlog гэдээ бас эхлүүлнэ. Тэгэхээр ингээд ерөнхийдөө нөө агуулгын хүчин чадал, бүтээмж, ашигт ажиллагааг сайжруулах руу илүү чиглэсэн төслүүд рүү орно. Үйлдвэр нэг тэлэлтэд хийсэн. Бараа бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очих бүх цэгүүдэд очихын тулд бас бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй боддоор байна. Тэгээд нөө Улаанбаатар хотын маань замын ачаалал дац тэг бидний бизнесийн хувьд бас нэлээ одоо алдагдсан боломжийг үүсгэж байгаа. Тийм учраас бид энэ рүү чиглээд нэлээ анхаарсан төслийг хэрэгжүүлнэ. Тэгээ ахаад нэг шинэ төсөлтэй явж байна. Тэгмээс тэвэр логистик асуудал нэлээд анхаарч ах шүү байна. Нөгөө талаас энэ хүн зөвлөгч компанийн хувьд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр нь хэрхэн анхаарч байгаа. За мөн энэ оны байдал энэ оны өмнөх оны байдлаар харахад ер нь хүнсний инфляцийн түвшин бол инфляцийн гол хөдөлгөөр нь байсан. Тэр ер нь компанийн хувьд үний тодорхой байдлыг хангахын тулд хэрэглэгчтэй энэ одоо үний одоо хэд хэрэглэлгүй одоо үйлчлэг үзүүлэхийн тулд ер нь ямар бодлого баримталж чадлаж байгаа. Тэглгүй яг ерөнхийдөө нөө эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэгч компани манай компанид тэгээд бид нар мэдээж нөө өөрсдөө бизнесийн өсөлтийг ашигт ажиллагааг хангаж анхаарч байгаа ч гэсэнтэй нөгөө талдаа бид нараас нөө хэрэглэгчийн төлөх чадвар тий худалдаа авах чадварыг бид нараас тооцож үзэж одоо үнийн өсөлтийг тооцдог. Тэгээд ерөнхийдөө маш төвчээртэйгээр хамгийн төгсгөлд яг бодит шалтгаан дээр үндэслэн байдлаар үнийн өсөлтийг анхаардаг. Энэ дээр бол нэлээд судалгаа хийдэг. Дээрээс нь Монсон хувьцаат компани маань өөрөө хувьцаат компани 16,000 хувьцаа эзэмшигчтэй тэгээд тузын бүрэлдэхүүн нь 11 хүний бүрэлдэхүүнтэй 5 хараа тус гишүүн байдаг. Тэгэхээр
Тэгэхээр ерөнхийдөө бүх одоо засаглалын бүх төвшөнд бол нэлээд нарийн хяналтууд явдаг. Тэгээд үнийн өсөлтөн дээр ч гэсэндээ ингээд тодорхой өвний хороо, тузын хилцүүлэг нэлээд өрнжээж бол энэ үнийн өсөлтийг шийдэж явдаг байгаа. Тэгээд засаглалын хувьд бас нөгөө талдаа бид нэр байгаль орчин нийгмийн засаглалын бодлоготой. Тэгээд энэ бодлогын өрөөнд бол бид нэр доктортой хөгжлийн зорилтуудыг бол нэлээд хангаж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө бизнесээ ил тод байдлаар удирдахдаа зөвхөн нөгөө цэвэр ашигт ажиллагаа гэж анхаарахаасаа гадна бусад бид нар нөөцийг хэр удирдах байгаа вэ? Одоо жигд бүтээмжийг гаргаж чадж байгаа юу гэдгийг бол нэлээд сайн нарийн хянаж ажилладаг. Бизнесаа тэгээд тухайлбал доктортой хөгжлийн зорилт гэдэг 17 зорилтоос бид нар бол 14-ийг нь бол яг өөрсдийнхээ доктортой хөгжлийн тайлангаар ингээд хэрэгжүүлээд энэ ийм үр дүнтэй байна гэдэг бол тайлагнаад олон нийтэд тайлагнаж ингэж ажилладаг. Тэр өнгөрсөн жилд доктортой хөгжлийн хүрээнд хийсэн ажлуудын хүрээнд ямар онцлог төслүүдийг хэрэгжүүлсэн бод ер нь анхаарч ажиллахдаа юун дээр хамгийн гол төлөвлөж ажиллаж байгаа. 17 зорилт байгаа. Үүнээс 14-ийг нь хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хамгийн гол зорилт гэж байгаа болов. Мэдээж нөгөө шинэ үйлдвэрийн тэлэлтэд дагсан одоо бусад төсөлтүүд маань бидний доктортой хөгжлийн зорилтод бас хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа. Зөвхөн хамгийн тод жишээ бол бид нар хуванцрыг 30% бууруулснаар байгальд жилийн одоо тооцоололоор 190 тонн одоо хуванцар хаягдахаас одоо урьдчилан сэргийлж чадж байгаа гэсэн хэрэглэгчтэйгээ хамт. Тэгээ энэ дээрээ бид нараас хэрэглэгчдэд нэм боловсрал олгосон маркетинг идэвхжүүлэлтийг байнга хийж байгаа. Тэгээ эрүүл мэндийн хүнс үйлдвэрлэгч учраас хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх нь одоо бидний одоо гол одоо ажил маркетинг байдаг. Тэгэхээр энэ дээрээ бид нараас нийгмийн нөлөөллийн болоод эрүүл мэндийн боловсролын маш их зөвлөмжүүдийг сошиал сувгаараа болоод бусад хэлбэрээр ингээд хүргээд ажилладаг. Ахаад түрүүн би нэг логистиктэй холбоод ярихад бидний хувьд бол жишээ нь яг зам дээр төвжрэл зарцуулж байгаа хугацаа, тэнд хэрэгжилж байгаа дизель түлшний хэрэглээ тэгээ машины одоо туслагаа гэдэг ингээд бүх зүйлийг бид нар маш нарийн хэмжиж явдаг. Компани дээр хог хаягдлыг хэмждэг. Нийт одоо компани маань 270 ажилтнтай байна. 270 ажилтны нэг хүн ногдох дундаж биднээс гаргадаг хаягдл яг юу юм бэ гэдэг үйлдвэрлэлээрээ офисороо дээрээс манай ажлын дэргэдэх ресторан гэдэг ингээд бүгдийг хэмжиж гаргадаг. Тэгэхээр энийг дандаа ингээд нөө бууруулах зорилттой явдаг. Эцсийн үр дүнд нь бид нар яг хүлэмжийн хий бууралтанд манай компани хувь нэмэр байна уу гэдгээ бас дүгнэж харах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бас хүлэмжийн тоолгыг бол хийлгээд яг явж байгаа. Яг одоогор л харах үр дүн нь бүрэн гарааг байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл зарцуулж байгаа усаа одоо бууруулах, сарл усаа дахин ашиглах гэдэг дээр бас бид нэлээд анхаарч ажилладаг. Тэгээ 25 оны үед бол нийт одоо сарл усны ашиглалтаа 30% хүргэх зорилтыг төвшүүлээд бас эндээ хүрч ажиллаж чадсан байна. За үйлдвэрлэлийн бүх шугам тоног төхөөрөмжн дээр цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй тэм шилийг сонгож явдаг. Тэгээ энэ нь бол бас бидний байгаль дэлхийд оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж байгаа.